Эрхэм үзэгчдээ манай дараагийн оролцогч Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулиас оролцож байгаа зохион бүтээгч Цэнгэлмаа. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн оюутнууд нэг баг болон манай уралдаанд оролцохоор иржээ. Багийн ахлагч Тэг 74% дугаартай Цэнгэлмаа нэг удаагийн халуун хүйтэнжин бүтээлийн санаагаа шүүгчдэд танилцуулах гэж байна. Энэ санаа шийдэл нь эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй ундааны сав, дуслалын систем ашигладаг халуун хүйтэнжинг авсаархан, хямдхан, хэрэглэхэд хялбар байдлаар хийхээр зориглож, янз бүрийн байдлаар туршиж үзсэн байна. Хэрвээ санаа дэмжигдвэл зөвхөн эмнэлэгт гэлтгүй, тамирчид, аялагчид ашиглаа зогсохгүй, айл үрхийн эмийн хайрцагтч байж болохоор шин шийдэл гин. Хамгийн гол нь одоо эндээс ингээд туршлага хуваалцаад би тэрэн дээрээ тэгэх юм байна гэдэг туршлага судлах талаас хамгийн гол нь өрсөлдөлтөө биш. Одоо энэ тэмцээнд оролцсоноор би түүнээсээ юу суралцах юм бэ? Ямар үлгэр жишээ авах юм бэ? Тийм ээ. Ийм олон залуустай ингээд мөр зэрэгцээд өнөөдөр энд ирсэндээ би өөрөө бахархаж байна. За ингээд нэг удаагийн халуун хүйтэн жинг бүгдээрээ сонирхцгоё. Ингээд 3 минутын хугацаа би самбарт өрж байна. За баярлалаа. Бид нар судалгаанд 7 төрлийн давсыг авч үзсэн байгаа. Энэхүү 7 төрлийн давсаас 2 бодис нь хамгийн тохиромжтой байсан. Кальцийн хлорид нь болохоор одоо халуун жин халуун, тэгээд аммоний нитрат нь болохоор одоо хүйтэн жиндээ ингээ ороо явчихж байгаа юм. Тэгээ энэхүү 2 бодисаа ингээ цаашдаа ингээ судалгаагаа өргөжүүлээд 4 өөр төрлийн хэмжээсээр аваад ингээ хэмжихэд ер нь бол нэг харьцан нэг харьцаагаар болохоор 50 градус 49 Цельсиус байгаа юм. 50 г ус 50 г бодисыг болоод дараагийнх нь болохоор аммоний нитрат. Тэгээ нэг бас мөн адил одоо халуун жинтэйгээ адил хэмжээгээр хаваад хамгийн бага нь болохоор хасах 5 Цельсийн температурт одоо ингэж байгаа учраас энэхүү судалгаанд болохоор кальци хлорид аммоний нитратыг илүү их түхэм одоо болгож цаашдаа судалгаагаа үргэлжлүүлээд бидний үр дүн маань хэрэглэх ингээ шаардлагатай үедээ нөгөөтг ингээ шахаад өчгөр хүйтэн давсан хүйтэн болоод халуун жим болж байгаа юм аа. Тэгээд бидний ингээд ажиллагааны үйл явц нь болохоор иймэрхүү. Энэ болохоор ингээд жин ингээд бодиснаага энэ усаад саяны энэ уутны одоо жижигрүүлсэнд нэгээд энэ дээрээ игээд тэгээд хэрэгтэй үедээ ингээд шахаж гаргаад тэг ингээд тиймэрхүү болохоор энэ болохоор одоо ингээд 49 Цельс гээд ажлын маань үйл явц. Маш их баярлалаа Цэнгэлмаа тайзан дээр үрж байна. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд байгаа амаржих газрууд за цаашлаад гэмтлийн эмнэлгүүдэд ашиглагддаг хүйтэн жингүүдийг бол үзэгчид та бүхэн мэдэх бах хэрхэн яаж хөрөгчөнд хадгалдаг вүлээ, ямар савнд хадгалдаг вүлээ, тийм ээ. Ерөнхийдөө бол Пепсины буюу одоо хумцар савнд хөлдөөж ашигладаг. Тэгэхээр энэ бол яа харахгүй хэрэгтэй санаа. Энгийн үед одоо хэрэгжилж байгаа тэр Пепсины савнд хийсэн, туслын системд хийсэн ус нь одоо тийм эрүүл ахуйн шаардлага хангахгүй хэрэгтэй бус гэж үзэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэрнгээр ямар нэгэн ням бактери одоо тийм цус болон одоо арсны нүсгээр ингээд нэвчээд магадгүй арсны халдвар төвчин тийм ээ. Манай бүтээгдэхүүн болохоор одоо эрүүл ахуйн маш шаардлага сайн хангасан. Тэгээд ням бактери ямар нэгэн тийм өвчлөхгүй байх талаас нэлээд сайн авч үзсэн байна. Ирээдүйд учрах эрсдлийг багасгаж байгаа тийм ээ. Жишээ нь та одоо ингээ хөдөө явж байл та. Тэгээ яаралтай тусламж гараад нөө халуун үдэн жингээ авсан ч нөө одоо нөө таны хэлээд байгаагаар олон дахин яадаг. Тэрийг одоо пич залхахлаа. Ямар ч тог байхгүй. Тим нөхцөлд бол манай нэг удаагийн халуун болон хөдөн жин үнэхээр их ашигтай байгаа. Спортын тамирчидад бас их хэрэгтэй байх. Хөдөө гадаа явдаг, олон улсад явдаг тийм ээ. Хүйтэн жин, халуун жин гэх мэтчлэн тийм ээ. Эмчилгээний журмаарч гэсэн. Таирын бүтээгдэхүүн нь ямар вэ? Эмнэлэг зүгээр хөлдөөгөө тавиад байгаа хүйтэн жин бол нэг шахаад авчих юм бол үнэгүй шүү дээ. Тэг өргөчөнд хийгээд байгаа шүү. Яг гоо цахилгааны мөнгө гарчлага л да. Тэр нь бол хүнээс гарахгүй бол тэр үнэгүй юм шигтэй. Тэгэхээр хэрэглэгчэд хүрч байгаа бас нэг үзүүлэлт бол голд үзүүлэлтийн бол үн нь ямар хөө байх вэ гэдэг талаас. Бүтээгдэхүүний үнийн хувьд бол түүхийд болон одоо сав баглаа бодолтойгоо нийлээд 800-аас 2500-гийн үнийн хооронд одоо гарах боломжтой гэсэн зах зээлийн судалгаа хийчихсэн байгаа. Ямар хэмжээтэй аль зэрэг хурдан хугацаанд алж яах юм? Хөрөх юм. Хэмжээ дамжаана уу? Хэмжээ нь халж өрөх хугацаанд. Анх нөгөө нэг давсаа усандаа усахтаа концентрацийг мэдээж тохируулж тодорхой хэмжээгээр ингэж өсгөх, багасах хэмжээгээр яг одоо чи тасалгааны температурт байгаа усаар найруулаад ч юм уу ингэ явахад хэдэн градус хүртэл доош одоо хөрөх юм. Усаа яахтаа бол зөвхөн тасалгааны температурт усаар сонгосон тэрнгээр л хийсэн. Ямар нэгэн ус одоо бүтээгдэхүүндээ хийх гэж байгаа усаа бол усныхаа температурыг дээш нь доош нь бол хөдөлгөж үзээг байгаа. Тэгэд яаж хөрөх юм? Би ч одоо зүгээр хугацаа асууж байгаа үстэй тий. Хөрөх хугацаа. Хийдээ худахлаа хөрөх хугацаа.
Ер нь бол юу 5-аас 10 минут болоод байгаа. Тэгээ бид нэр 5-аас 10 минут ер нь бол бас нэг юу онолдоо бас нэг 5 минутаас бас нэг хитэрдэггүй гэж үздэг юм бэлээ. Гэтэ бид одоо энэхүү ингэ докторжуулагчийг нэг одоохондоо температур нь хэдэн градусаар буух вэ? Температур нь мөн хэдэн градусаар өсөх юм 5 минут. Одоо жишээ нь ингээд энэ кальци холоороод байна шүү дээ. Кальци холоороод усгүйгээс ингэж байгаа байхгүй 25 г, 30 г, 45 г, 50 г авч байгаа байхгүй юу? Тэгэхэд одоо ингээд 5-5-аар нэмэгдсэн үед ер нь бол Цельс нь дандаа 2-2-оор наад чинь бол ойлгомжтой. Хөрхийн харуулаач. Хөрхийн л харуул. За. Энэ аммоний нитрат нь бас муу адил 25 30 45 50 гээд энэ нь болохоор 18 6 5. Энэ хэдэн грамм усанд үлээ? 50 г. Ерөөсөө дандаа бүгдэн одоо тэр 25 30 явж байгаа юм тий. Тий. Яг ингэ дурч үзсэн үү? Юу? Ингэ дурч үзсэн үү? Үзсэн. Яг энэ графикаар яг зурагдаж байна уу? Өөрсдийн хийсэн туршилтын үр дүнгээр графикаа байгуулсан. Тал талаас нь асууж судалж үзлээ. Одоо шүүгчд үнэлгээгээ гаргах хэрэгтэй. 2-р шатанд хүний үйл ажиллагааг хөнгөвчлсөн шийдэл санаа. За хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өссөн тойрноход чиглэсэн энэ бүтээл тэнцвүүгүй юу гэдгийг шийднэ. Аль хэзээ 2 ногоо ингээд ассан байна. Цог жахлан шүүгч. Диаграм дээр тэр хугацааныхаа юуг оруулаад зүгээр юугаа оруулсан бэ те? Температур G2-ыг хайцааг болсон те. Тэр чинь хугацаагаа оруулсан. За баяр хүргэе охтуудаа 2-р шатанд ирээд бүтээл санаатайгаа жинтэйгээ нэг удаагийнхаа жинтэйгээ уулзлаа. Бүгдээрээ жин тавина. Бүгд жин тавьж өгнө шүү. За баярлалаа баяртай. Мэдээж тодорхой хэмжээгээр маш ихтэй. Гэхдээ тэнцээд гараад ирсэндээ маш их баяртай байна. Тэгээд дараагийн шатнд нэлээ гүнзгий судалгаа хийж шүүгчдээ баярлуулах болно. 5 минут одоо халуунаа барьдаг гэсэн бол түүнийг одоо 10 минут ч юм уу 10-аас 15 минут ч юм уу ингээд докторжуулах маягаар тэгээ одоо концентрац бүх юм ингээд ер нь бол бүрэл илүү нарийн болгоод бүгдийг нь жинлээрээ гэсэн бид хоёр чаднаа 2 дугаар шатндаа уулзъя.